Hi guys, өнөөдрийн сэдв юу вэ гэхлээр гэмт хэрэгтний талаар одоо crime time, true crime магийн Австралид хамгийн нэртэй serial killer-ны талаар тэр нь одоо хинбэ гэхлээр Jack Unterweger гэж нэг залуу байна. Тэр Jack Unterweger маань бол одоо 1950 онд төрсэн нэг Австрал залуу байгаа. Аав нь одоо Америкаас ирсэн нэг цэрэг байсан гэсэн. Гэхдээ ер нь бол аавынхаа талаар нэг ойлгохтой юм ярьдгүй юм байлээ. Зүгээр намайг би болгосон хүн л гэж ярьдаг тийм ээ. Тэгээд ээж нь бас бие үнэлж байсан. Тэр бол юу хийсэн бэ гэхлээр одоо 1994 он хүртэл одоо 94 он нас барсан. Тэр болтлоо одоо бараг 11-д хүн 11-д им бүсгүй эмэгтэйчүүдийг одоо амийн орлсон байгаа. Тэрний талаар өнөөдөр ярилцгаая. За тэгээд энэ хүн болохоор юугаар алдартай вэ гэхлээр Австрийн зохиолч алуурчин гэдгээр аягүй алдартай. За тэгээд үйлдсэн гэмт хэргийн зөвхөн Австри улсад өрнөөгүй. Энэ болохоор Төв Европоор өрнсөн. Да ялангуяа Австри, Герман, Чех улсын хэл орчин хавар тохиолдсон явдлууд байгаа. За тэгээ бас тэрнээс гадна улс дамнаад гэдгээс гадна бүр ТV дамжаад Америкт бас алгуудаа үйлдсэн тогтоогдсон байгаа. Энэ видеонд бол бид зүгээр тэр нэг Jack Unterweger гэж бүтэн нэрээ хэлэхгүй зүгээр Jack гэж явчих. Jack бүр багатаа төрснийхөө дараа айгу багатаа нөгөө аав ээжийн хайр бол ер нь нэлээ хүртэж үзээгүй юм шиг байна лээ. Ээжээс ер нь аль багатаа л холдсон юм байлээ. Холдоод ерөнхийдөө бол гэр бүлээс гэр бүл рүү очиж тэгж явж нэг юм өссөн юм шиг байлээ. Ер нь бол жоохон хэцүү амьдралтай гэдэг байсан юм байлээ. Тэгээ бас хэсэг үеиг болохоор өвөө дээрээ өнгөрөөсөн. Ээжийн аав гэсэн үг, ээж хандлын өвөө дээр өнгөрөөсөн. За тэгээд өөрийнх нь хэлж байгаагаар болохоор тэр өвөө нь бас бүр найгуу тантаггүй мархчин. Тэгээ нөгөө айгүй их хүчрхийлэл үлддэг байсан хүн гинэ. Тийм, ер нь бол багтаа ямар ч тийм хүүхдэд зориулсан тийм орчин байгаагүй. Ер нь бол хэцүү амьдралтай өссөн байгаа. Тэгээд хамгийн амар нь бас одоо өсвөр нас үеиндээ бас айгүй их шорон моронд байдаг байсан гэж байна. 1973-аас 74 оны хооронд ерөнхийдөө бол айгүй их эмэгтэйчүүдийг сүрдүүлж, дээрэмдэж одоо тийм хүчрхийлэх маягийн нэг тиймэрхүү юмнаас болж айгүй их цагдаагийн нүдэнд өртөжсэн гэдэг юм байлээ. Тэгээд бас маш олон хулгайн гэмт хэрэгт ер нь бүртгэгдсэн байт юм байна. Тэгээд ерөнхийдөө болохоор сургуулаа одоо манайхаар бол ерөнхий боловсролын тэр сургуулийн ерөөсөө дуусгалгүй хайчихсан. Тийм учраас нөгөө тэр болгон ажил төрөл болдоод байгаагүй юм шиг байгаа. Яг юу хөвчлэн хийжсэн бэ гэхлээр одоо зөөгч, хөвчлэн зөөгч за тэрнээс гадна болохоор зөвхөн нөгөө туслах ажилтан гэж байхгүй. Тэр нь болохоор удирдлагын чанартай нэг хэсэг ажиллаад болоод нэг хэсэг ажиллаад болдог гэдэг ч юм уу. Тиймэрхүү ажлуудыг айгүй хийдэг байсан гэж байгаа. Тэгэл тэрнийхээ хажуугаар болохоор айгүй их хулгай тэр мэждэг жамаа зугадаг байжээ. Тэр үедээ 1974 онд одоо Барбара найз охин гэж явдаг. Тэр нь яг хав бие үнэлж ер нь бол мөнгө айгүй их олж ирж тэгэл тэр Jack-т айгүй их мөнгө өгдөг байсан юм шиг байлаа. Тэгээд яг тэр үедээ хамгийн анхных нь одоо аллах нь болсон гэж бол угаасаа тогтоосон тэрнгээрээ шоронтож орсон байдгийн байна. Тэр Барбара гэж найз охиных нь одоо хөрш нэг охин байсан гинэ. Маргарет Шефа гэд нэртэй 18 настай. Тэгээд тэрнийг одоо хоёлаа машин дээр нь авч суугаал ер нь машинд суунгууд нь шууд сүрдүүлээд буугаар сүрдүүлээд шууд гар хөлийг бэхлээд юуцс нэг ой мод руу авч явсан гин. За тэгээд Маргарет болохоор яг машинд нь суудсан бэ гэхлээр тэр Барбара гэдэг охин нь болохоор одоо тэрний ээж аав гэсэн үг штэ. Маргаретийн хурш байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ багтаа болвол зарим мэдээлэл дээр тэгж ярьсан мэлээ. Барбарад зүгээр танилуд гэж ярьсан байгаа. Нөгөө зарим мэдээлэл дээр болохоор айгу нэг хэсэг нийлдэг найзууд байсан гинэ. Тэгээд Маргарет гэдэг охин болохоор өөрөө нөгөө ажилдаг газараа 100 сарын баярыг тэмдэглэж аваад тэгээд орой тэнцэнээс гараад явж хахад нь нөгөө хоёртой таарад тэгээд таньдаг хүнтэйгээ одоо найзтайгаа гэх юм уу те таарад ирсэн чинь нөгөө бид хоёр ч ингэж хамаг гэлүүд хөдлөд өгөө гэртээ айж өгөө гэсэн гэж. Тэгээгөө одоо энэ хүн юм чинь гэдэгсчгүй зүгээр зүгээргээд тэгэл охин заа
угаасаа таньдаг хүн тэр болохоор 18 настай хүн байсан байгаа байхгүй. Тэгээд за угаасаа таньдаг хүн юм чинь гээд баг төрчүүд байсан танилуд юм чинь гээд тийм машинд нь суусан юм билээ. Тэр охиныг хөнөөхтэй болохоор юм төмөр утсаар айгүй их нүүр нүдрэн зодсон гэж байгаа байхгүй юу. Тэгээд яг хөнөөхтөө ойн гүн рүү авч хөнөөсөн байгаа. Тэгээ нөгөө Барбара нь болохоор машиндаа сууж үлдээд тэгээ Жак нь болохоор нөгөө Маргаритыг аваад ойн гүн рүү яваад тэгээ нөгөө хүлцэн байхдаа бага юм төмөр утсаар ингэж зодсон гэж байгаа. Тэгээ буцаж ирэхдээ охиныг алчаа буцаж ирээ машин суухдаа тэг төмөр утсаа хамт авч орж ирээ суудсан. Тэгээд хөдлөө замдаа явж байхдаа нөгөө Барбара нь машиныхаа хаалгыг онгоолгоод нөгөө төмөр утсыг хайцсан юм билээ. Тэр нь бол одоо ингэ нэг юм тотлох баримт байсан. За тэгээ энэ хэрэг мөрдөгдөөд энэ бол Жак бол баригдаад уг нь насаараа хорих ял аваад за тэгээд Австрийн хамгийн чанга дэглэмтэй шоронд бол суусан байгаа. За энэ шоронгийн тухай гэх юм бол 12 м квадрат гэж ашигын дотроо энэ 3-4 хүн байлиг яг тухайн үеийн хувьд ч тийм. Тэгээд хоригдлууд ер нь бол 24 цагийн 23-ыг ингээ өрөөндөө өнгөрөөдөг гэсэн гэж байна. Тэгээд тэрнээс болоод айгүй их нөгөө амиа хорлолт болдог байсан. Тийм Жак ч гэсэн чинь амиа хорлох гэж оролдож үдчихсэн гэж хэлээ. За одоо тийм энэ чинь амьдралынхаа дараагийн үеэ шаарл юм шин нэрэн шиг юм хэлсэн байна. Тэрний юу вэ гэхээр шоронд одоо айгүй их түүх энэ төр бичиж ямар нэг тийм одоо шүлэг бичиж эхэлсэн. Тэгээд ялангуяа бас нөгөө хүүхдийн бас тийм хүүхдийн түүхнүүд айгүй их бичиж эхэлсэн байна л да. Тэрнгээр тавтай нойрс өрөө гэдэг шиг. Тийм. Яг тэгээ тэрнгээр бол айгүй бас жоохон нэрт гарч эхэлсэн юм байна. Соня фон Айзенштайн гэдэг нэг бүсгүйтэй хамдарч одоо тэр бол яг хөө тэнцээ үнгүү ажилдаг байсан. Ер нь бол социал маягийн юм үйлддэг байсан нэг тийм бүсгүй байсан юм байна. Тэр одоо Жактай танилцаад тэр юу бичиж юу бүтээж байгаа тэр тал дээр нь жоохон дэмжээд өшөөд бүр цаашаа явуу гэж одоо ятгахж одоо бүр илүү нэрт гаргахад нэлээд тусалсан юм байна. Энэ болохоор энэ маш олон энд шүлэг, роман, одоо ийм театрын юунууд жүжигүүд бичсэн байгаа байхгүй юу. Тэгээд энэ нэг жүжиг нь бол ингээд Австрид бүр тоглогдоод нэлээд олон тоглогдоод тэгээд нэг Эндштацион цүг тоос гэдгээрээ бүр тэр оныхоо шилдэг тийм нөгөө нэг уянгийн драм гэдэг лөө монголоор тэр бах тэрний бүр шагналыг авч ирсэн юм байна. Тийм амар лаг явж байсан болохоор ер нь бол бас хочин Knaст poet гэдэг байсан юм байна. Knaст poet нь монголоор орчуулах юм бол одоо шоронгийн яруу найрагч юм байна. Шоронгийн шүлэглэгч гэх. Шоронгийн яруу найрагч гэдэг бас хочтой байсан юм байна. Тэгээд ингээд нэлээд нэр алдарт гарч эхэлсэн. За тэгээ энэ үедээ болохоор одоо энэ театр тоглогдсон жүжиг гэж байгаа шүү дээ. Энэ мэндээс орж ирсэн орлогуудыг бол Жак бол өөрөө яг авч ирсэн юм байна. Тухайн үед уг нь бол хуулиараа хориод байсан. Энэ шоронгийн хориодлууд ямар нэг юм арилжааны амиа хийж ч юм уу ямар нэгэн замаар юм ашиг орлого орох бол хориотой байсан юм байна. Тэгтээ ягаад ч юм энэ хүний нөгөө мөнгнүүдээ бүх орлогыг өөрөө авч ирсэн. Тэгтээ өөрөө хэлэхдээ би одоо энийг ингээ хүүхдийн байгууллагад хандивлнаа. Би угсаа ингээ хүүхдийн байгууллагад ингээ орлогоо хандивлж байгаа гэд. Тэгээ бүр аюул болсон байна. Хүмүүс өөстөө ингээл нэг шоронгоос амарлагийн бичээл тэрийнхээ мөнгийг хүүхдүүд таньдавлаад гэд. За тэгтээ тэр нь бол дараа нь батлагдсан тэр хөө ерөөсөө нэг цент ч ерөөсөө хандуулаагүй байсан байлээ. Тэр нь бол зүгээр гадагшаага худлаал ярьсан байсан байгаа байхгүй юу? Тэгээд тэр ялангуяа шоронд одоо тэгж амар нэрт гарч явах үеэрээ пент одоо гаднаас одоо хүмүүс юу гэдэг лээ ингээ гар үсэг зураад санал болгодсон шүү дээ. Одоо тийм одоо ямар нэг тийм ном унших тийм зааланд одоо хүмүүст ном уншиж номоо тайлбарлаж өгдөг тиймэрхүү хүлээн авалт хийлгэхийн тулд хүмүүс тэгж одоо гар үсгээ зурж тэр нь болохоор юм байна. Тийм тэр нь болохоор нөгөө түрүүн Соня хэм бэлээ? Соня фон Айзенштайн. Тийм тэр Соня фон Айзенштайн гэдэг нь болохоор ерөөдөө энийг болохоор энэ утга зохиолын юундээ болохоор хүрээнд болохоор аюу таниулж өгсөн байгаа байхгүй хүмүүст ингээд энэ болохоор гол гүрэн болсон байна. За тэгээд тэрнээс гадна энэ чинь бас сониндохтой өөр юм гэсэн нөгөө шорондохтой өөр юм гэсэн сонин гаргасан байгаа. Тэр энэ болохоор нэр нь юу вэ гэсэн чинь word book гэдэг өвгөн гүр юм аашин. Тийм юу гаргаад за тэгээд тэр Соня болохоор хүмүүсийг бас уриалсан байгаа байхгүй. За одоо энэ хүн болвол гарах ёстой.
За ядчил ингээд нөгөө нэг бид нартэй ингээ уулзаж ингэх ёстой гэдэг. Тэгин гот нөгөө нэг утга зохиол уянгийн хүмүүс чи амар юм мэдрэмж өндөртэй бөөнөрөө за тий ерөөсөө энэ хүнийг ингээд яаж өгөөч ядаж ингээд бид нартэй ингээд нөгөө хитэн цаг магаар уулздаг энийг чөлөөлж өгөөч энэ чи ингээд зохиолч хүн энэ нь хэрэгтэй энэ төр гэж айгүй хятгаад тэр нь бүтсэн байгаа юм. Тэр номын цуглаан дээр нь бүр одоо жирийн зүгээр одоо номыг авч уншдаг хүмүүс ч очоогүй одоо тийм цагдаа хүмүүс одоо эсвэл тийм шүүх хурлын хүмүүс хүртэл очсон байгаа мэдээж сэтгүүлчдээ энэ төр бол зөндөө очсон гэсэн тэр бол ойлгомжтой. Гэхдээ тэднээс илүү тэр одоо цагдаа сэргийлэхийн шүүхийн хүмүүс нь бас нэлээд тийм том тушаал өндөртэй хүмүүс нь очсон гэж одоо явд тийм бэлээ. За тэгээд энэ үйл явдлын дараа болохоор одоо шоронгийн харуул за бүр ингээд шоронгийн дарга гэх мэт хүмүүс заавас нэлийн одоо олонний танил зохиолчд яруу найрагчд гэх мэтчлэн хүмүүс дахиад нэг юмыг сэтсэн байна. Тэр нь болохоор за одоо энэ хүнийг чөлөөлё. Нэгэнд энэ хоёр хэргийг үлдээд ялаа идлээд шоронд 15 жил суудсан юм чинь одоо энэ хүнд ингээд ирэх чөлөөг нийлүүлээ гэсэн маа. Тухайн үед болохоор Австрали улсад насаар тэр Lebenslänglich гэж аамаар бүх насаараа хорих ял гэсэн үг байхгүй юу? Тэр нь болохоор тийм нэртэй боловч Австри улсад болохоор 30 жилийн ял байсан юм байна. 30 жилийн ялыг хэлж байгаа юм байна л да. Тэр үедээ. Тийм, тэр үедээ. Тэгээд бас нэг зүйл заалт нь болохоор энэ нөгөө нэг бүх насаараа хорих ял буюу 30 жилийн ял авсан хүн 15 жил суудсан бол дараа нь одоо нөгөө давж заалдаад хүсэлт гаргаж чөлөөлөгдөж болдог байх нь. Тэгсэн чинь энэ хүнд яг тэр үед нь яг тэр 15 жилийн таарч исэн. За тэгээд тэр бүхэл алдартай тийм хүмүүс байна. Энэ шоронгийнх нь харуул бүр дарга нь байна. Эднэр ингээд хүсэлт гаргаад чөлөөлхийгээд за тухайн үед бүр нэг юм алдартай үг үт юм байна. Тэр нь болохоор шоронгийн даргын хэлсэн үг нь ийм сайн хүмүүжсэн, загсарсан, эрх чөлөөгөө эдлэхэд ийм бүрэн бэлэн байгаа ийм хоригдогчтой бид нэр тагж хизээч учрахгүй гэсэн. Бас л одоо дагаа жоох уянгийн тэр утга зохиолын уянгийн халилтай юм хэлсэн юм шиг байгаа. Гэхдээ ийм юм хэлж исэн юм байлээ. 15 жилийн дараа одоо суллагдсан. Гэхдээ хамгийн амар нь одоо тэр чинь бас жоохон дээр үе гэж үзэн шүү дээ. Дээр үед байсан болохоор тэр 15 жил шоронд суухдаа ямар ч тийм сэтгэл зүйн терапи одоо тийм эмчилгээний юм ердөөс авч байгаагүй. Зөвхөн одоо өөрөө гадагш нь би сайжирсан шүү. Би одоо хийсэн хэрэгээ гимшиж гин энэ төр гэсэн маягаар гадагшаана гаргаал тэгэл ер нь болсон. Тэрэнд нь тэгээд хүмүүс нэтгээд ер нь 15 жилийн дараа тэгээд сулцсан юм шиг байлээ. Бас тэгж ярьсан байгаа. Бид нар хэргийг үйлдэсэн нь үйлдсэн. Гэхдээ надад ингээд тухайн үед ингээд юм сэтгэл зүйн амар том асуудал байсан. Би ингээд байсан юм black out болдог байсан. Дээрээс нь нөгөө мансууруулах бодсон дээр айгүй хэрэгэлт байсан. Тэгэрэнгүүгээр бол би тийм юм ерөөсөө биш гэж айгүй тэр шоронд багтааж ярьсан, гарч ирээч ярьсан. Тэгээ шоронд байж яхад нь ямар ч тэр нөгөө сэтгэл зүйчөнд үзүүлээгүй ээж ижил нөгөө дарга марганаар нь энэ хүн өстэй амар мундаг засарцсан гэж тэрээс айгүй их нөлөөлсөн гэж би бодож байгаа. Тэрнээс биш тэр авах зохиох систем имжлэгийн тэр үг нь аваад явсан л бол. Манай чак одоо 15 жилийн дараа шоронгоос суллагчаад одоо нөгөө нэг бичсэн ном түүхээ бариад одоо айгүй их энэ тэр түүр одоо улс даяар одоо түүр хийж явдаг гэсэн гэж байгаа. Хамгийн амар нь одоо бас түүр хийхдээ амар цав цагаан одоо юм костюм бичаг өмсөөл бүх юм цагаан тэгээд ийм алтан шаргал товч идэртэй нилээн одоо юу гэх юм бэ гэрэлтсэн нилээн амар сүртэй юм өмсөж явдаг. Тийчин ийм шамант тэгээд бас цав цагаан машин худалдаж авсан гэж. Тэгэл номтойгоо түүр хийгээл явдаг. Тэгээд номнуудаа зараад нилээх мөнгө ашиг олсон юм шиг байна. Тэгээ ерөнхийдөө айгу жижиг миний бада ингээ бодлоор айгу жижиг төр хүн байгаа хгүй Европ хүн хэд нэг метр 70 орчим л өндөртэй юм байл л дээ. Тэгээд яг бичсэн одоо ингээ ярьсан байгаагаар бол ийм 70 орчим өндөртэй тийм том битэй хүн биш. Дээрээс нь айгу юм туранхай юм жижигхэн хүн байт ингэнэ. Тэгээд ерөнхийдөө болохоор ингээд насны яваад ингээ саарл хүмүүстэй болцсон ч гэсэн ингээ царай нь бол одоо нөгөө бид нар хэлж тайм би царайтай гэд хүмүүсийг тийм гэсэн тийм жижиг юм уу та. Тэгээ айгүй юм дий чи юм
хүн байсан гэж байгаа. Тэгэхээр гадаад имиж бол амар сүртэй бүртгүүлсэн байгаа байхгүй юу? Тэгээд ялангуяа амар шаманд хүн байсан болохоор амар их бүсгүүчүүдтэй ер нь бол одоо холбоотой байсан гэж байгаа. Одоо тийм affair гэж юу гэх юм? Нууц амргийн харилцаа, одоо амргийн харилцаа л. Тийм амргийн харилцаатай айгүй хүүхэнтэй байдаг байсан. Тэгээд одоо энэ ингэж явж байхдаа 1 жил хагасын дотор 120 эмэгтэйтэй одоо унт чивцэн гэж ярьдсан байлээ. Тэр өөрөө тэгж хэлсэн гэсэн тийм. Өөрөө бүр ингээд нэг өдрийн тэмдэглэл дээрээ тэрэ бичсэн байдаг гэсэн. Ингээд би тэнцээ тийм эмэгтэйтэй тэгсэн юм гэсэн ингээд тэгээ энэ өдрийн тэмдэглэл гэснээс гадна тэр нөгөө анхны аллаг байгаа шүү дээ. Маргарет гэдэг охиныг алсан. Тэрнийхээ орой гэртээ хараад бас өдрийн тэмдэглэл дээрээ за би өнөөдөр ингээд Маргарет охиныг аллаа ингэж аллаа гэд бас бичсэн байсан. Тэр нөгөө тухайн альбом хөтлөх үед угаасаа олдсон юм бэлээ. Тэгээд яг нэг төмдөг өдрийн тэмдэглэл бол хөтлөх нэг боолыг сонирхолтой юм шиг байгаа. Учиргүй дээр утга зохиолчлаг янга утга зохиолч нь мэдэхгүй байна. Гэхдээ энэ тэмдэглэл бол яг хөтлөхийн хувьд хөтэлдэг байсан байна. За тэгээ эн чинь бүр ингээд хүүхнүүдийн амар анхаарлыг татаад хүүхнүүд чинь айгүй дуртай. Тэгээ винт бол яг ингээд сүршиж амьдарчсэн байгаа. Тэгэл виний одоо ингээд тухайд чинь янз бүрийн юм юу байгаа штэ. Одоо хүрээ байгаа штэ. Дээ, доо, баян, ядуу, боловсралтай, боловсралгүй эсвэл одоо урлаг сонирхдаггүй гэх мэтчлэн те. Ийм бүрөөсө бүхий л ийм хүүхнүүд дундастай амар их алтар төрж исэн. Тэгээд айгүй их хүүхнүүдтэй уулзаж учирдаг холбоотой байсан гинэ. За тэгсэн чинь нөгөө ингээд хэсэг болохоор бас ярьж байгаа юм болохоор бүхэл бүтэн ингээд 18 настай охины зүгээр л нэг өдөр найз охиныхаа ээж аавын гэрэл хулгай хийх гэж явснаа. Хулгай хийж чадахгүй болохоор зүгээр нэг охиныг аваачаад алаад ойд орхицсон хүнийг хүмүүс одоо гинт тэрийг мартчихж байгаа юм уу? Яагаад ингээд дахин шүтээд хүүхнүүд яагаад энтэй хамт баймаар байгаа юм бэ гэсэн чинь ийм амар зэрлэг одоо ийм гимт хэрэгтэй мэрэгтэн хүнд ингэж татагдаж тэр хүнд ингээд нөгөө нэг ийм тэмүүлэгдэг одоо нэг тийм юу гэдэг юм бэ? Сэтгцийн өвчин гэх юм уу? Синдром байд юм байна. Тэр синдромны нэр нь гэх юм бол хибристофили гэдэг нэртэй юм байна. Тэр нь одоо юу судахтай юм бэ гэхэлэр одоо ямар нэг гэмт хэрэг хийсэн тийм залуучуудад амар их татагддаг эмэгтэйчүүд зөндөө байд юм байна. Тэр нь одоо яаж байгаа юм бэ гэхэлэр одоо тэр залуутай ингэж нийлж бариа дотносоод одоо ер нь бол тэр залууг өөрчлөе гэсэн нэг тийм хүсэл байдаг гинэ. Тэгснээ бүр тэрийгээ биел чадна. Энэ хүнстэй яг биел дутагдаад байна. Одоо биел чадна гэж боддог. Тийм. Нэг тиймэрхүү эмэгтэйчүүд ер нь зөндөө байгаад байдаг. Ялангуяа тиймэрхүү serial killer, тиймэрхүү эвгүй гарууд бас шоронд сууж ахт амар их хайр дурлалын бараг гэрлийн би чанаас хүүхдээ бол энэ төр гэсэн захианууд их явуулдаг юм байна. Тэр хүмүүс тэр эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүд бас байж л байгаа. Гэхдээ ер нь бол ихэвчлэн эмэгтэйчүүд тэгдэл гэж ер нь бол айгүй их сонсогдсон шүү дээ. За тэгээд айгүй их нөгөө нэг юм телевизэн шоу энэ төрд ороод тэгэл одоо мэдээж ярилцлага энэ дээр амар алдартай юм чинь ямар нэг ярилцлага нэвтрүүлэлт авахд мөнгө авч байгаа. За Яманда энэ нь болохоор ингээд нэг юм одоо ингээд бүр тийм амар юм бүм цүү байгаа болоод ирсэн юм байл та. Тэгсэн чинь хүмүүс нөгөө өөрөөс нь хүлээж байгаа. За одоо нөгөө чинь дахиад лаг шүлгээ бичих нү, лаг жүжигээ бичих нү гэсэн чинь тийм юм бол тохиолдоогүй. За тэгээд ерөнхийдөө зарим хүмүүс анзаарч эхэлсэн. Энэ нь ерөөсөө өөрийнх нь нөгөө нэг юу биш. Шүлэг өөрийнх нь бичсэн шүлэг роман энэ ерөөсөө байгаагүй. Дандаа нөгөө хүний юмыг хуулбарлсан хүнээс нэг одоо нөгөө нэг шүлгийг хулгайлсан энэ төр тийм юмрхүүнүүд байсан батлагдсан гэж байгаа. За тэгээ өөрийнхөө бас намтар түүхээ бичээд тэрүүгээрээ чи ингээл улс орон даяар яваал танилцуулал айгүй их ашиг орлогоолоод байсан чинь тэр нь бас нилээн айгүй тийм нөгөө худал мэдээлүүд айгүй хаагуулагдсан байсан. Анзаарч эхэлсэн гэж байгаа. За энийг хүмүүс анзаарнаас гадна өөрөө энэ одоо Австрийн Грац гэдэг хотод нэг өдөр архитан согтуулж явж байгаад тэгээд согтсон байх үедээ тэрийг нөгөө хилцэн тэр клуб сууж байгаа хилцэн тэгээ бас хүмүүс айгүй их тийм мэддэг болсон гэсэн байна. Өөрийнхөө бичсэн ном түүхээр нэг явахгүй болохоор цаашдаа ер нь бол өөр юм хийж эхэлсэн юм байна. Тэр нь одоо юу гэхээр сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн байна. Тэр нь Австрийн одоо үндэсний телевиз, радионы одоо компани ер нь ажиллуулж эхэлсэн сэтгүүлчээр тэгээд тэр хамгийн амар нь одоо яг тэр үед нь бас айгүй их тийм бие үнэлдэг эмэгтэйчүүд алга болж эсвэл алуулж эхэлсэн үе юм байна. 90 сурвалжлах
сурвалжлал ахгүй юу? Тим юмар одоо цаанаасаа томилогдсон гэсэн үг. Одоо цагдаа нартай уулзах гэх мэтчлэн одоо тэр хэргийн газар дээр болсон үйл явдалтай танилцаж болох гэх мэтчлэн. Иргэдээ одоо үндэсний телевиз манай Монголын үндэсний телевиз гэсэн үг байхгүй. Тэр нь болохоор цаанаасаа ингээд томилогдсон тэр эрен сурвалжлагын сэтгүүлч хүн бол маш олон юм нэг их дарахтай байдаг шүү дээ. Яг тэр л байсан л да. Тэгээ тэрийг болохоор тийм ажилд томилсон байна. Яаж хийдэг байсан бэ гэхээр тэр газарт нь очоод тэнцээ одоо өөр тэр биеийн үнэлэгч бүсгүүчүүдтэй айгүй их интервью хийж явдаг байсан гэж байгаа. Одоо юу болж байна, яасан гэсэн тэр хохирогч эмэгтэйчүүдийг таньдаг байсан уу, найзууд байсан уу, тэд нар ямар шуухан хүмүүс байсан гэдэг одоо тэгээ бас нэлээх асуудаг байсан. Асуултууд нь юу вэ гэхээр одоо ингээд ийм аллах болоод байна. Чи тэр талаар юу гэж бодож байна? Одоо айж гин үү? Яаж өөрийгөө хамгаалах арга хэмжээ авч гин гэдэг тиймэрхүү асуулт их тавьдаг байсан байна. За мэдээж энэ юм болохоор нэг тэр биеийн үнэлэгч нэртэй болохоор ингээл нэг өөрийнхөө талын хүн юм шиг те сэтгэл санааг нь уудлал ингээ ялцаад байгаа хүн юм шиг л тийм дүүргсэж явуулж байгаа ш те. За тэгээ нэг мэдээлэл дээр ингэсэн байгаа. Одоо нэг хотын нэг дүүргээс гэд амар богино хугацаанд гэж байгаа байхгүй юу? Нэг 6 сар хүрэх хугацаанд 4 эмэгтэй. Бүр нэг дүүрэг шүү дээ, дүүрэг гэдэг чинь жижиг дүүрхэн нэг дүүрээс ингээ дүүрхэн эмэгтэй нас бараад тэгээ дөрөвдөх энэ нөгөө алгын дараа болохоор энэ хотын аюулгүй байдлыг хариуцсан дарга Макс Эдлбаха гэдэг нэг нэртэй хүн. Тийм. Тэгээд энэ хүн болохоор ингээд нөгөө нэг илүү ийм нөгөө нэг өндөр төхөө аваад ингээд ажиллаж эхэлсэн байна. За тэгсэн чинь энэ хүнтэй хүртэл энэ Жак очиж уулзсан байгаа. Бүр ингээд энэ хоёр чинь ингээд интервью хийгээд айгүй удаа юм яриалгаа юу болсон гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь одоо энэ хүн болохоор энэ ярьслан дээрээ маш их энэ хэргийн детейлүүдийг өгсөн гэж байгаа. Энэ Жак ийм байсан тэгсэн гээд тэгсэн чинь тухайн үедээ болохоор энэ хүн мэдээгүй, энэ хүн өөрөө өмнө нь эмэгтэй хүнийг ингэж хороож исэн хүн байсан гэж юмсан мэдээлгүй. За бас ингэж айгүй их мэдээллийг өгчээсэн билээ. Тэг анх ер нь тэгж эмэгтэй хүн хороож шоронд 15 жил сууж байгаад сурлагдсан талаар ер нь тиймэрхүү юм ерөөс юуч мэдэхгүй байсан хүн бүр сүулт нь энэ интервью өгснээ дараа нь сүулт нь мэдсэн гэж байгаа. Жак иймэрхүү хүмүүстэй айгүй их тийм интервью хийгээд нэг тэгж амар асууж юу яаж шалгаадгүй зүгээр ер нь яриулаад айгүй амар сайн сонсдог байсан гэж байгаа. Тэгээд тэрнийг бол би бодоолаа одоо тэр цагдаа нарын ажиллагаа юу хийж байгаа тэр бүх юм нь ер нь бол мэдж авдаг угаасаа тэр аллахууд нь бол өөрөө хийсэн. Угаасаа сүултээ тэгээ бараг батлагдсан. Энэ үед бас нэг шин даалгавар авсан гэж байгаа. Одоо тухайд одоо ямар би сайн мэдэхгүй байна л да. Тухайд одоо Австри улсад биеийн үнэлэлт бол ингээд нөгөө нэг хуулиар зөвшөөрөгдсөн байгаад нэлийн удацсан байсан юм байна. Тэгтээ бол айгүй юм аюулгүй орчинд ажилладаг хүмүүс гэж бас биеийн үнэлэгчдийг Австрид биеийн үнэлж байгаа тэр хүмүүсийг болохоор аюулгүй орчинд бас биеийн үнэлж ийн гэж авч үздэг байсан юм байна. Нөгөө талаар гэх юм бол одоо Америкт хийж чандаж байна. Айгүй аюултай. Тэгэл байнгаал ингээд нөгөө биеийн үнэлэгч алга болсон, эсвэл зодуулсан, нүдүүлсэн, дээрэмдүүлсэн ч юм уу хөсөн ингээл тиймэрхүү тухайд болохоор үнэхээр маш их байдаг байсан. Тэгээд тэрч бас нэг тийм одоо тэр Америкт байгаа хүмүүстэй болохоор анхаарал нэг татдаггүй байж байгаа. Гэхдээ тэгээд энэ болохоор одоо тэр талаар бас сурвалжлага авахаар Лос Анжелес, Калифорни энэ төр лөө айгүй их ажиллаар ингээд аялдаг байсан гэж байгаа. За тэгсэн чинь манай хүнийг тэнцээ ажиллаар тэр нөгөө ажлын аяллаар очсон байх үед нь 3 биеийн үнэлэгч эмэгтэй нас барсан байгаа юм. За тэр 3 биеийн үнэлэгч нас барсан эмэгтэйчүүд болохоор мэдээж хүнд алуусан. За тэгээ бүгд ингээд хувц сундрын бүгднийг ингээд нүцгэлцэн хөвчлэн одоо ийм ойн гүнд ч юм уу, голын ирэг дээр ч юм уу алагдсан болсон бамаа. Тэгээ энэ гур болохоор гуруулаа яг ижилхэн одоо замаар хүсэн гэх юм уу? Тийм ижилхэн маягаар одоо алуулсан. Тийм ижилхэн маягаар амин хөнөөсөн байгаа. Тэрний үг гэхээр нүцгэлээд яг голын ирэг нэлийн гол устай газар гэсэн үг нэлээд одоо гүн рүү хөнгүү газар гэсэн үг байна шүү дээ. Хөвчлэн угаасаа эн чинь бол тэрүүгээр алдартай эмэгтэйчүүдийг дотор хувцаараа дотор хувцас нь юу гэдгийг те тэркож гэдэг юм уу левжиг гэх мэтлэн юмар нь ер нь нөгөө нэг амин хөнөөдгөрөө хоолойг нь боож нөгөөр алдартай гэсэн чиг энэ 3 хүн дээр болохоор гурван дээр нь левжийн левжнийх нь ирзэнэ яаж болсон баа боожсон баа. Тэгээд яагаад энэ 3 бол нэг
энэ гурван алгыг нэг хүн үлдсэн байна. Энэ бол яг нэг хүний үлдсэн гэмтэрэг байна гэдэг нь батлагдсан бэ. Тэгэхээр мэдээж нэгдүгээр тэр одоо арга барил нь байна. Хоёрдугаар бодлонгууд тэр яг эрзэний тэрийн зангидсан зангаа тэр бүрстэй яг нөгөө нэг юм хийжлэх юм байсан гэж байгаа. За тэгээ энийг болохоор бас нэг юм цувралаар үржүүлсэн байна гэдэг нь батлагдсан байна. Тийм. Тэгээд ер нь бол Америкт FBI-н тэрэн дээр одоо ер нь бол бүх тэр гэмт хэрэгүүдийн одоо холбож эхлээд яг тэр үед хин хаана юу хийж байсан энэ төр гэж ер нь бол жоохон багаар одоо Жектэй холбоо үүсгэж эхэлсэн юм байлээ. Австри улс ч гэсэн ердөөсөө тэр үед ерөөсөө тийм цуврал алуурчдын тал дээр ямар ч тийм мэдлэг байхгүй, бас FBI-тэй холбоо барьж бас их тусламж гуйж одоо юу яасан профайлер энэ төр хийлгэж одоо их цуг ажиллаж эхэлсэн юм байлээ. Шоронгоос 15 жилнаараа суллагчаад Прагт бол аллах нь хийж эхлээл ер нь бол тэгэл тэнчнээсээ доошоогоо Праг, Брегенц, Грац, Вин гээл тэгэл ер нь бол аллагууд нь хийгдэл явсан юм байлээ. Яагаад хөвжлийн хүүхнүүд ойн гүнд хим ус модтой юм нөгөө хөнгүү юм газараас олдоод байна вэ гэхээр ингэж дүнсэн байгаа. Тэр ч одоо ингээ айгу алдартай сэтгүүлж болсон баа штэ. Тийм учраас ингээ биеийн үнэлэгчтэй ингээд харагдаж болохгүй. За тийм учраас биеийн үнэлэгчийг одоо эхлээд гудамжинд нь очиод за би чамаас их мөнгө өгөө ингээ суучгаа одоо ингээд энэ чинээс хоолт явахтаас гарыг гэдэг ч юм уу. Тиймэрхүү энэ нөгөө арга зал хэрэгжилж биеийн үнэлэгчдийг ерөнхийдөө бол тэр нөгөө хүний нүд тараанаас маш хол тийм тэгээд тэр дандаа хөвчлэн тийм гүнд чимээгүй тэгээ хүн байхгүй тий чалаад тачаараа сонсохгүй тийм мадруудыг сонгосон байна гэж дүнсэн мэлээ. Тэгээ 1992 онд одоо шинэ нотлох баримтууд гарч ирсэн гэж байгаа. Яг Жектэй холбоотой тийм нотлох баримтууд олдоод тэгээд ерөнхийдөө одоо баривчлах гад энэ Австри цагдаа нар гэрлүүн очтол цаадах ч харин байхгүй. Аль хэзээний Майами руу зүхтаад явчихсан. Тэр үед одоо Бианка гэдэг нэг найз охинтой байсан. Тэр нь айгу залуу хүн байсан юм байна тийм. 17 настай. Одоо нөгөө манайхаар болохоор 11 12 дугаар ангийн сурагч. Суулгаж дуусах. Тий, нэг ордог дискод нь одоо зөөгчөр ажилладаг байсан гэсэн. Тэр үед 17 настай Жек ч нөөрөө бараг 40 гаруй настай байсан. Айгүй их бол насны ялгаа бол нэлээд өндөр байсан юм шиг үлээ. Тэгээд яг хөө тэр хоёр Майами руу зүхтаж цуг амьдраад 11 өдрийн дараа ер нь бол мөнгөгүй болоод мөнгөн дутагтаа. Тэгээд ер нь одоо хоёр түүх байд юм байлаа. Нэг нь юу вэ гэхээр нэг нь болохоор одоо ном хэвлэлийн газар уцтаад өөрийнхөө түүхийг одоо зарах гэж оролцсон байгаа зараад одоо мөнгө олох гэж үзсэн. Тэгээд яг хуу тэр газар нь FBI-д мэдэгдсэн. Тэгээд яг нөгөө мөнгө авах гээд очихт нь FBI барьж авсан гэдэм байлаа. Нөгөө түүх нь болохоор Бианкагийн ээж нь одоо Бианка ярьж бид хоёрт мөнгө хэрэгтэй байна гэдэг. Тэгээд яг ээж нь мөнгө явуулангууд нь Western Union гэж одоо банк тэр яг тэр мөнгө очиж авах чахт нь бас FBI-ийн очиж барьж авсан гэдэг юм байлаа. Энэ хоёр түүх байна. Яг аль нь үнэ юм мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол яг очиж нэг газар очиж мөнгө авах чахт нь барьж авсан гэдэг нь бол яг л таараад. FBI барьж аваад одоо Австрийн талд хөтлөлгөж өгөхөр болсон. Ер нь бол Австрийн хуулиараа тийм Австри улсын иргэн ямар нэг хэрэг төвөд орооцолтлоо гэхэд бол одоо Австри улстай ирж Австри улсынхаа хуулийн дагуу тэр яа шийдэлээ авах хэрэгтэй. За тэгээд тэгсэн чинь манай хүн болохоор өөрөө үгүй би явахгүй гэж хүрээсэн байна. Үгүй би Австрид явахгүй гэд. Тэгээд нөгөө FBI-ийн мөрдөгчт нь тэгээд хэлсэн байгаа юм лээ. За чи яах вэ ингээд манай одоо энэ улсын манай мужийн хуулиар шийдэгдэх юм бол ер нь бол юу шүүдээ цаазаар авах ялтай. Лос Анжелес, Калифорни энэ ч юм л одоо юу гэм бэ? Тухайд одоо ямар мэдгүй тухайд бол тэр нөгөө цаазаар авах ял үйлчилдэг байсан. Тэгээд тэрийг сонсоод тэрнээс айгаад тэгээ за би Австрид руу явъя гэд. Тэгээ Австрид руугаа ирсэн байгаа юм. Австрид руу ачигдаж ирчээд 1994 оны 6 сард бол шүүх хуралдан болсон юм байна. 11 эмэгтэйчүүд одоо биеийн үнэлэгчтэй амийг хороосон. Тэрнээс болж шүүх хуралдан болоод тэгээд яг нотлогдсон аллагууд нь гэх юм бол 9. Тэр 9 аллагууд одоо ял авсан. Энд ч одоо бас нэг анхны шиг бүх насаараа байх тийм ял авсан. Гэхдээ энэ дээр нэг өөр юм гэвэл ердөөсөө ямар ч тийм эрт суллагдаж явна гэсэн юм юу ч байхгүй.
Зүгээр ерөнхийдөө бол насан туршдаа суuna гэсэн ял авсан. За тэгээд бас айгүй сонирхолтой ч хин хаашин гэдэг түрүү яг нэлээд л дурдсан л да. Одоо ирээд энэ нөгөө нэг хэргийн процесс болж байгаа шүү дээ. Тэр хооронд нь дахиад нөгөө хичин гэдэг хүүхнүүдийн юусоо тасрахгүйсэн гэсэн. Тэгээ айгүй олон хүүхнүүдээс ингээд гэрлэх санал авсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд гэрэлцэн юм юу болох юм бол одоо хуушхөө өмнө очиод тэр хүнийг арай ингээд зөөлнөр харуулдیں۔ Гинэ. За ягаад тийм мэдгүй байна, ямар ч сонирхоо үед тийм байсан гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чи одоо жишээлх юм бол нэг Астрид Вагнер гэдэг хүүхэн бүр би л юусоо эндээ гэрлэх ёстой юм нэг за хойлоо гэрлэхийгээд тэгээ өөрөө тухайд найз залуугаас салаад тэгээ нөгөөгт чинь за хойлоо ингэж хүүхэлд орохоос ч өмнө гэрлэхийг гэсэн чинь нөгөөх нь үгүй гэсэн. Бүр найз залууга хаяад очиод гэрлээ гэж яхад нь нөгөөд чинь шоронгийн хайдлаас хайцсан. Тэгэл өөртөө амар ихтэлтэйсэн гэж байгаа шүүхүрэл дээр яг ерөнхийдөө бол тийм нэг манипуляцэн дээр ихтэй аягүй сайн хүн гинэ. Тэгээ нөгөө тангартны шүүгээр орж байгаа учраас ер нь нөгөө тангартны шүүгч нарыг яачих юм бол ятгах чадах юм бол ер нь л аягүй их боломжтой. За ер нь бол тийм шүүхүрэлд бол тэр шүүгч нар маш чухал гэдэг. Тэгсэн ч ястаа манай хүн ороод би ингээд зүгээр та нартай зүгээр ингээд байгаагаараа л ингээд амар нээлттэй л ингээд хүүстэй үцэлцээ та нар намайг харж байгаа зү би ингээд сайхан нээлттэй байх гэдэг нь асуулт байвал асуу хэл нөгөөдөлийг таригдах гал нилээн тэгсэн гэс дүгнэлт юун дээр шүүхний дүгнэлт шийдвэр гардаг өдөр нь болохоор 9 цаг уралдаад тэгээд шин нотлох баримтууд орж ирсэн гэж байгаа байхгүй юу. Тэр нь болохоор одоо жишээлх юм бол тэр нэг цогцсон бин дээрээс олдсон нэг юм материал гэсэн гэж байгаа нэг улаан нэг жижиг одоо материал тэгсэн чинь жишээлх юм бол тэр нөгөө манай үний утассан тий. Манай үний зүүдэг улаан оролтонд яг цав тохирч ин гэж байгаа. Тэгээ тэр улаан тэр оролт нь гэх юм бол одоо нэг театр энтер нөгөө явж байхдаа өмсөжсэн. Тэр нь бүр нөгөө нэг өөрийнх нь Австрт байдаг гэрт нь олдсон гэсэн. Тэгээд хамгийн амар чухал бүр өөрийнхөө нь амарч гисэн хэлсэн за баг энэ л байгаагүйсэн болов уу нэстэ сайхан болчих байлаа гэж өөрөө сүулт нь үстгэл зүүжт хэлсэн байсан юм нь болохоор үс байсан байгаа. Тэг нэг ширхэг үс хохирогчийн нэг ширхэг үс нөгөө хүний машинаас олцсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ингээд яалтж байхгүй нотлох баримт энэ хүнтэй уулзсан байна, машинд нь суусан байна. За ойлгомжтой. Тэгсэн чинь тэгээд тэр сэтгэл зүйчтэй тэгээ барагстай яа энэ л байгаагүйсэн бол сайхан байх байлаа гэж. Тийм. Ер нь бол энэ ганц ус байгаагүй байсан бол яг зүгээр одоо би чадчих байсан. Ер нь бол тэгээд суулгачих байсан. Тиймэрхүү маягийн юм сэтгэл зүйчтэй ярьсан байгаа. Тэгээд сэтгэл зүйч нь сүүлдээ Жакийн талаар ярихдаа хэрцгий тэгээд айгүй тийм муу хүн тэгээд жоохон психопат гэж дүгнсэн байдаг. Сатан тэгээд амар одоо бүр ингээд боосаад бүр амар сатан л гэсэн сатанлаг тэгээд бас айгу нарциссист хүн байжээ энэ тэргээд бас хэлсэн байлээ одоо тэрийг болохоор алалгаа яаж үйлцсэн байна эмэгтэйчүүдийг одоо алхаас гадна маш их доромжилсон тийм байдалтайгаар алалгаа үйлцсэн байна ер нь бол айгу нарциссист хүн байжээ гэж бас хэлсэн байлээ. Тэгээд Америкт одоо нэг 3 эмэгтэй амийн хүн өссөн байна гэсэн тэрний нэгэнд нь л ертөөсөө үрийн шингэн олцсон гэсэн Жакийн түүнээс гадна Жакээс өөр 6 өөр залуугийн үрийн шингэн бас олцсон гэдэг юм байлаа. Гэхдээ ер нь бол тэрэнд нь 100% Жакийн үрийн шингэн олцсон гэж нотлогдсон байт юм байлаа. Тийм тэгээ бусд дээр нь болохоор яг олдог юм байлээ л дээ. Тийм ер нь бол тийм хүчин энэ төр хийдгүйс юм уу эсвэл одоо sexual тал дээр айгу бас тийм сэтгэлээр унаад тэр эмэгтэйчүүдэд маргалдаад бас алдсан байт юм уу тэрнийг нь бол одоо өөрөөс нь юу ч хийлж ярьсан юм байхгүй яагаад гэхлээр одоо шүүхэд ялаа авчаад ердөөсөө 6 цагийн дараа амиа оролцсон байлаа. За амиа орлоготой болохоор ерөөсөө өмдний нэг эрзэндээ хэсэг мэсгүүд итгэл ашигласан юм шиг үү тий. Тийм өмднийхөө эрзэнийг аваад тэгээд өөрийгөө одоо бас боогоод дүүжлээд алдсан. Тэгсэн чинь хамгийн амар нь цагдаа нар очиод яг нөгөө тэр яаж өмднийхөө тэр юм бооссон тэр боолтыг харж үзэхэд бол яг нөгөө эмэгтэйчүүдийг алсантай адилхан боолтоор бооцсон байсан гэж тогтоосон байл. Тэгээд айн бас айгүй найгуул худалч хүн байсан гэж ингэж яаж байгаа байхгүй одоо жишээлбэл бид хоёр за эхлээд нэг бас явдал ярьдаг хүний видео үзэж байгаа дараа нь 2 ийм бүр баримтад кино үзэж байгаа байхгүй. Тэгээд дахиад нэг
подкаст сонс. Тэгээ дахиад нэг богино бичлэг сонсон тий. Тэрэн дээр болохоор ингээд зөрүүт юм бас нэлээ их гарч байгаа байхгүй юу? Тэгээ тэр нь болохоор дандаа өөрийнх нь тухай өөрөө хэлсэн юмнууд байгаа. Тэр айгуу бас худалч хүн байсан юм шиг байна. Жишээлх юм бол нэг бол манай ээж ингээд зөөгчээсэн тэгэл зөөгчийн өстө цалингаар намайг тийжих гэж зовсон гэж нэг яриад эсвэл манай ч угаасаа л яхан байсан. Намайг эрт ингээд хайцсан гэл нэг тийж яриад эсвэл тэгэл бид хоёр баг амьдрах гэж зовсон гэж яриад. Айгуу өөрийнхөө талаас өгсөн тэр мэдээлүүд нь дан амар зөрүүтэй. Бас дандаа хийдэг байсан юм гэвэл өөрийгөө гадагшаана айгуу дажгүй гэж үзүүлдэг байсан. Одоо гаднах үзмж энтертэй бол айгуу их анхаардаг. Тэгээд гадагшаана бол өөрийгөө айгуу гоё сайхан аштай илдэг. Жохон тийм хоёр нүртэй гэмээр юм уу? Тэг би бас хохирогч байсан шүү. Миний багд одоо юм болоо гэсэн бол за би өсвөр наснд ийм байгаагүйсэн бол ийм байхгүй байсан гэл нэг тийч ярина. А нөгөө болохоор сая сүүлийн бичлэгэн дээр болохоор намайг одоо ингээ алуурч ингээ бид ихний хэргийг одоо үлдэг байсан бол би одоо ингээ зохиолч болооч уу ч гэж яах шиг тэгснэ. Эсвэл би өгцөн ч байга байсан билүү ч гэж яах шиг бахархаад байгаа юм уу яагаад ч өөрийгөө дандаа л хохирогч болгож л одоо ярьдаг байсан юм шиг. Яагаад тэгэхээр тэрийг юусоо яг хажууд нь ингээ тэрийг нэр аав ээж амар өстө зоддог байсан шүү ч юм аа. Өвөө нэрээс амар зоддог байсан шүү ч юм уу тийм бол юусоо хүмүүний яг өгсөн мэдээлэл байхгүй байхгүй. Өөрийнх нь л ярьсан. За тэгээд арай л эрт амиа оролцсон байна одоо уул нь өөрөөс нь хэдэн жилийн дараа ч юм уу сүултээ дараа нь интервью аваад юу яагаад ийсэн ингэсэн тэгсэн бол илүү их жоохон мэдээлэл авах боломжтой л байсан баг. Таанч одоо байхгүй. Тэгээд одоо энэ болсон нотлогдсон энэ юмнуудын талаар л одоо ингэж л ярьж болж байна. Тэгээд та нарт одоо бид хоёрын ярьсан түүх таалагдсан байх гэж бодъё. Ер нь бол яванда иймэрхүү true crime story нэлээд хийн гэж бодож байгаа. Тэгээд бид хоёрыг сонссонд баярлалаа, үзсэнд баярлалаа. За баярлалаа. Бид хоёроос сайжрах байхаа. Энд чи яг нөгөө эхний видео учраас сая дунд нэг камер ундралтаад итэй авах болсон баг тий. Болсон. Сайхан катлаад болох чинь. За тэгээд баяртай дараагийн дугаар хүртэл түр бай. Bye.